сайн байцгаана уу? Гэртээ явах хуцтай тавтаа морил. За амьсгалаа сайжруулцгаая. Аяны маань хичээл ужаа амьсгалаар үргэлжилж байна. За ужаа амьсгалыг их олон багш нар ном зохиол дээр ялалтын амьсгал гэж их тайлбарладаг. За тэгээ үнэхээр ч ужаа амьсгалын тусламжтайгаар хүн амьдралдаа их олон зүйлийг ялж болдог. За өөрийнхөө би жишээнээс ярил л да тийм. Би 3 дахь хүүхдэд төрүүлэх жахта нөгөө хүн ээж төрөхөөс өмнө дуншиж өвддөг шүү дээ. Тэгээ дуншилтын өвдөлт гэдэг бол амар өвдөлт шүү дээ тийм. Бүр тэр чинь хүүхдэд төрүүлэх гэх тэр бол бүр үнэхээр амар өвдөлт. Тэгээ тэр амар өвдөлтийг тэр ужаа амьсгалын тусламжтайгаар өвдөлтийн баалыг 10% гэж бодох юм бол ужаа амьсгалын тусламжтайгаар 50% болгодог. За тэгээд үнэхээр тэр ээж ингээд өвдөөд бүр сүүлдээ тэр өвдөлтийг тесрэлж чадхаа болоод би болио төрхөө болио гэдэг хүртэл хүний сэтгэл санаа тэр нөгөө тэсвэрийн хүч чадал нь нөгөө тэсвэрийн хязгаар нь дуустдаг бол ужаа амьсгалаар амьсгалснаар тэр тэсвэрийн бүр ингэж зах хязгаар хүртэл нь явахгүйгээр өөрийгөө ингэж тэр өвдөлтийг удирдах боломжийг тэр ээжд олгодог байхгүй юу. За тийм болохоор яг миний амьдралд жишээлбэл би яг тэр сүүлийнхаа өмнөх 2 дээр болио гэж хэлсэн бол хамгийн сүүлчийнхаа юун дээр хамгийн сүүлчийнхаа 3 дахь хүүхэд дээр яг ужаа амьсгалын тусламжтайгаар тэр төрхийн өвдөлтийг маш гоё зохицуулж тэгээд айгүй хурдан зовлонгүйгээр зовлонгүй ч үе мэдээж эрэг айгүй гоё танагтаад өрсөн гэж хэлж болно. Тэгэхээр ужаа амьсгалаар хүн аливаа зүйлийг даван туулах тэр хэцүү байгаа зүйлүүдийг даван туулахад ужаа амьсгал бол үнэхээр тусалдгийг би өөрийнхөө амьдрал дээр их олон зүйл дээр туршиж мэдсэн байгаа. За ерөнхийдөө ужаа амьсгалыг йогийн дасгалыг ужаа амьсгалгүйгээр төсөөлөхөд үнэхээр бэрхтэй. Ялангуяа сүүлийн үед маш их дэлгэрч байгаа виньяса йог, аштанга йогийн төрлүүдийг бол яг ужаа амьсгалтайгаар ингэж тэр хөдөлгөөнүүдийг ингэж холбож хийдэг. Жишээлбэл нэг байрлалыг нэг амьсгалаар дараагийн байрлал руу урсаж ороход нэг амьсгалч гэдэг юм уу ингэж уялдуулж хийдэг. За ужаа амьсгалаар хүн ер нь ингэж амьсгалахаар хүний биед ямар үйл ажиллагаа явагддаг вэ гэхээр ужаа амьсгалаар амьсгалахаар хүний зүрх судасны систем маш гоё эрчимтэй ажиллаж эхэлдэг. Тэгээд нөгөө хүчил төрөгчийн солилцоо хүчил төрөгчийг хүн маш гоё ингэж гүнзгий тэр уушиг руугаа дүүргэж аваад тэгээ уушиг маань тэр зүрхийг маш гоё тийжээж ингэж зүрх судасны системийг маш гоё эрчимтэйгээр эргэлдүүлж өгснөөр бидний биеийг маш хурдан халааж өгдөг. Тэгээд бүр нөгөө захын мэдрэл хүртэл зарим хүмүүсийн бүр юу нөгөө цусны эргэлт нь зах руугаа хүртэл ингэж эргэхэд айгүй төвөгтэй болсон байдаг тийм. Гэтэл ужаа амьсгалыг ингэж амьсгалаад ирэхээр тэрийг бүр ингэж таны бүр нэлээд хол цэг хүртэл тэр таны цусыг ингэж түгээж өгдөг гэсэн үг. За ингэж ирэхээр хүн маш хурдан халдаг. Тэгээ хүн гой хурдан халаад ирэхээр хүний үе мөч, хүний тэр булчин шүрмэс айгүй гой уярч эхэлдэг. Тэгээд энэ амьсгалын техник маань эргээд бидний тэр хөдөлгөөнийг маш гоё саадгүй чөлөөтэй болгоход нь тусалдаг байгаа. За ингээд хөдөлгөөн маань саадгүй чөлөөтэй болоод ирэнгүүт энэ маань йогийн байрлалуудтай холбогдоод ирэхээр хүн маш хурдан гоё төвлөрлийн байдалд ордог. Тэгээд тэр яг хийж байгаа тэр үйлдэлүүдийг ухамсарлахад маш гоё дөхөн болж өгдөг. За ингээд ийм олон төрлийн ач холбогдолтой хүний биеийг ингэж гоё сэргээдэг маш гоё тийм амьсгалын техник байгаа. За ингээд бүгдээрээ ужаа амьсгалаа яаж хийх вэ гэдэг рүүгээ орцгоё. За та бүгд маань өмнөх хичээлүүдээсээ үзсэн байх тийм ээ. Хүн хэдий чинээ гоё цэгцтэй ийм тэгш хэмтэй сууж чадна төдий чинээ таны амьсгал зөв ордгоо гэж ярьсан. За тэгэхээр маш гоё бүгдээрээ суудлаа гоё ийм цэх бэлдээд тэгээ сандал дээр ч юм уу газар ч юм уу та бүгд маань гоё завлаад тэгээд сандал дээр бол зүгээр ингээд сандал дээр сууч шүү дээ. Тэгээд гоё нуруу хүзүү тэгш ингээд суу. За тэгээд амьсгал авч гаргаад энэчнээ нэг жоохон тайвшрээ. Би ч гэсэн нэг жоохон тайвшраад авъя те зөндөө ирсэн. За
За ердийн 3 амьсгал авч гаргаад за тавьшрий. За ужаан амьсгал гэдэг маань ерөөхдөө хоол амьсгал. Хүн ингээд одоо бидний багалзуур хоолоо ингээд дотор ингээд хоол байгаа шүү дээ тий. Тэр багалзуур хоолоо маань ингээд өөрийгөө ингээд хумж эхэлдэг байхгүй юу. Тэгээ хумаад эхлэнгүүт чинь тэр орж байгаа амьсгалын маань одоо тэр шууд ингээд гүүгээд орчих байсан бол жоохон ингээд сааттай болгоод тэрийг жоохон удаан оруулж байгаа гэсэн үг. Тэгээд ирэхээр бид нөгөө шууд ингээд гээд амьсгал аваад гаргачих биш илүү ингэж удаанаар амьсгал авч гаргаж байгаа. За бүгдээрээ нэг ийм үйлдэл хий. Амьсгал авч гаргахдаа бүгдээрээ гээд цонх цавтуулж байгаа юм шиг гаргаж өгье. За бүгдээрээ амьсгал авлаа. Гаргахдаа за дахиад нэг удаа. За зарим хүмүүс бол энийг шууд хийчдэг те. А зарим хүмүүс болохоор гэд дуусчаад идэг байхгүй. Яг амьсгал аваад гаргаараа гэвэл гэд дуусчдаг. Хэрвээ та яг одоо ингэж байгаа бол айл болох хоолоогоо ингэж нөгөө одоо давхар хэрэг гаргадаг штэ бид нэр ингээ хоошоо шахаж хагаад шилүү хүзүүгөө гоё ингэ сунгаж хагаад эрүүгээ ингэж шахаж хагаад одоо нөгөө дөөрийн дуучид чинь оо гэл ингээл дуулдаг штэ яг тэр шиг ингэж шахаж өгнө гэсэн үг. За яг одоо ингэж байгаа бүгдээрээ хаагаа гаргаад үзье. За зарим астмтай ингээд амьсгалын жоохон асуудалтай хүмүүс болгоод өдийд ингээ ханиалгаж байгаа. За хэрвээ яг энэ үед ингээд гоё амьсгалаад гэд гаргангууд чинь яг тэр хоолоо нэр чинь юм одоо дотгошоогоо ингээд агшиж байгаа мэдрэмжийг та ингээ мэдэрсэн байгаа х тий. За дахиад нэг удаа хаагаа гаргаад үзнэ. За одоо бүгдээрээ яг саяныхаа үйлдэлийг амаа хааж агаад хийж үзнэ. Амаа жимэж агаад хамраараа тэр хаагаа гаргана гэсэн үг. За бүгдээрээ амьсгал авлаа. Одоо болж байгаа ч тийм арай ингээд чимээтэй зүгээр амьсгал аваад гэхээс илүү ууж гарч өгч байгаа. За одоо яг энэ үйлдэлээ бүгдээрээ амьсгал авахтаа хэрэглэнэ. Одоо амьсгал авангууд чинь таны хамрын хөрөндийгөөр агаар ороод хоолоогоор чинь ингэж доошоогоо орохдоо ийм одоо нарийнх хоолоогоор орж байгаа мэдрэгдэнэ. За бүгдээрээ одоо амьсгалаа гаргая эхлээд. Одоо амьсгал авлаа. Ерөнхийдөө таны хамраар чинь ингээд амьсгал мэдрэгдэхгүй шууд ингээд хоолоор чинь ингээд сэрвгнээд хоолоогоо ингээд сэрвгнээд орж байгаа нь мэдрэгдэж байгаа тийм ээ. За дахиад 3 удаа бүгдээрээ яг саяных шиг амьсгал аваад тэгээд яг амьсгалаа гаргана. За яг ийм эсвэл ийм гэж байгаа юм шиг чимээ ингээд өөрт мэдрэгдэж байгаа тийм. За дор бүрнээ би яг хөө ингээд баа гэж ярьж ийн. Та нар ингээд дор бүрнээ амьсгалаад байгаарай тийм. Дахиад нэг удаа. За ерөнхийдөө ингээд ойлгомжтой болж байгаа х тий. За ужаан амьсгалын маань ингэдэг. Зарим хүмүүс болохоор ингээд заангууд шууд ингээд амьсгалаад ингээд окей болоод идэг. А гэтэл зарим хүмүүс маань болохоор ялангуяа та бүгд маань нөгөө өмнөх цээжний амьсгал, хөвлийн амьсгал чинь нилээн юм одоо орохгүй юм хэцүү байгаад исэн бол ужаан амьсгалыг амьсгалахад аюу тийм сонин төвөгтэй болоод ирдэг. За тэгээд зарим хүмүүс маань ужаан амьсгалыг одоо өдөртөө сурчдаг бол зарим нь 1 сар, зарим нь 2 сар, зарим хүмүүс бүр жилийн дараа тий. Би одоо жишээлбэл ингээл ужаан амьсгалаа л исэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө одоо ингээл багш нарын хичээлд ингээд суух тий. Ингээл хүн ингээл өөрийнхөө хөдөлгөөн дээр ингээл амьдрал дээр ингээл тэрийг ажиглах тусмаа ужаан амьсгал дээр мастер болдог. Бүр ингээд одоо энэ амьсгал маань яаж явагдаад байна? Би амьсгалаа яаж авбал одоо хүчийн хүртэл тийм
хүчтэй аваад хизээ нь гоё ингээд сул ах уу гэдгээ хүртэл хүн ингээд ужаа амьсгалаа байх тусам ингээд улам мастер болоод эхэлдэг. За тийм болохоор ужаа амьсгал дээрээ та өнөөдөр ингээд нэг л сонирн бүтэхгүй юм эвгүй мэдэрч хүрэх юм бол магадгүй та энэ хичээлээ дахиад хэдэн ч удаа давтаад үзсэн болно шүү дээ тий. Хүн аливаа юмыг давтаж үзээд бүр залхатлаа үзэх тусмаа таны нөгөө нэг одоо юмыг хүлээж авах чадвар чинь сайжирдаг байхгүй юу. Тийм болохоор та давтаж үзэхдээ бити санаа зовоорой. Яг одоо энийг ингэж давтаж үзээд ингээд эндээ ингээд мастер болох тусмаа таны одоо дараа нь та нэг юмыг одоо би хамгийн одоо видеоныхоо ихэнд хэлж ирсэн одоо төрхийн өвдөлтийг ч юм уу эсвэл одоо наранд мөрөх тасгал хийж явахдаа ч юм уу эсвэл йогийн хичээлийг хийж явахдаа эсвэл айгуу дэлхийд мундаг одоо олимпийн тамирчдад хүртэл ужаа амьсгалын техникийг орж тэр аливаа зүйлийг даван туулахад нь энэ амьсгал тусалдаг байхгүй юу. За тэгэхээр ерөнхийдөө юм байна. Та бүгд маань ужаа амьсгалынхаа тухай маш сайтар ойлгосон байх гэж найдаж байна. За ингээд ужаа амьсгалтайгаар амьдралынхаа олон тэр хэцүү зовлонтой зүйлүүдийг даван туулахдаа одоо энэ амьсгалыг ашиглаарай гэж та бүгдтэй зөвлөмөр байна. За ингээд өнөөдрийг хүртэлх хичээл дээр хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Та бүгдд маань жоохон ч гэсэн тус болж байгаа болов гэж би одоо горьдож байгаа, дотроо бодож байгаа, баярлж байгаа. За ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намасте.